Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канада, Австрал болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэнгаар та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. За сайн байцгаана уу сонсогчдоо. сайн уу. Өглөө сонсогчдоо. Өглөө оройн хүргэе. За өнөөдөр би юу гэж бодсон бэ гэхлээр гурлаа гоё сонирхолтой, хөвгчлөлтэй, бяцхан мэтгэлцэн шиг юм явъя гэж бодсон байхгүй юу? Яг амар албан ёсны мэтгэлцэн биш ч гэсэндээ ерөнхийдөө бол за ер нь бол мэтгэлцэн л гэдээ явчих. За тоглоом гэх одоо энийг одоо тоглоом маркер л явах юм чинь тий. Тийм за тоглоомынхаа дүрмийг танилцуулъя. Шууд дүрмийг танилцуулъя ч тий. Эхлээд та хоёрын голд одоо нэг жижигхэн тоглоом шиг маяг юм явуулаад хинэн сэдвээ төрүүлж сонгох вэ гэдгийг эхлээ шийднэ. Тэгээ дараад нь би сэдвийг өгөөд за тэгээ тэр сэдв дээр та хоёр интернетээс search хийж болно. Эсвэл зүгээр толгоонд орж ирснээр бож болно. Заавал ингээд logically make sense гэдэг байх шаардлагагүй. Ерөнхийдөө та хоёр нэгнийгээ persuade хийх гэж үзэн гэсэн. Заавчлаар энэ манай номын санд үзсэн. галын тохиоллоо шалгаад гинт чанга дуу аваадна. За тэгэхээр эхний ээлжинд зүгээр хөнгөн сэдвэр юу ч гэсэндээ яваад үзэх үү? зөндөө бол нэг яах юм аа. Би нэг Интернетээр хайж майхгүйгээр зүгээр юу бодсноо л хэлэхээр жоохон уйтгартай болох уу? Яг шаардлага та хоёр ямар байна өөрсдөө? Шаардлагатай гэж үзвэл нэтээс жижиг сажиг юм хайж болно. Хайхгүйгээр хийгээд үзье. За тэгээ. За тэгвэл эхлээд хинэн сэдвээ төрүүлж сонгох вэ гэдгээ шийдэхийн тулд минь сонгох. Шууд ингээд үү. Тэг юм уу? За окей. За эхний сэдв би энэ чат руу бичгүү явуулаа юу? Окей, шууд хэлчихье. За эхний сэдв болохоор зэрэг 3 гартай байсан дээрөө 3 нүдтэй байсан дээрөө. За энэ юу нь болохоор зэрэг тэр гар нь ханаач гэж болно. Илүү нэг гар нь ханаач гэж болно. Илүү нэг нүд нь ханаач болно. Та хоёр юун дээрээ аргумент дээрээ өөрсдөө сонгож юмнуудаа гаргаж ирнэ гэсэн үг. За. Тэгээ алийг сонгохоо би сонгох юм тий. Чи алийг нь сонгомоор байна. Чи тэрийг Анука дийл тэр нь илүү дээр гэдгийг батлах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгвэл Анука эсрэг талаас нь үгүй энэ нь илүү дээр штэ гэд. Яа гэсэн үг. 3 нүд. Би 3 нүд сонглоо юу? За би 3. За Анука 3 гар. За ready when you are. Хинэн эхлэхээ. Би нэгтэй. Тэрийг бодохгүй мүү? За жоохон бодох юм уу? Хэдэн минутын хугацаах уу? Ганц 2 минут. За Төсөөлс юм миний imagination угаас амар сайтай л та. За жоохон бод тэгвэл. Яа, окей. За та нарт сануулхад 3 гартай байсан дээрөө 3 нүдтэй байсан дээрөө та нар ер нь бас юу гэж бодож байна? Комментар бичээрэй. Нэг ч амар дуутай юм лээ. Харин тийм ээ. Тэрэгтэй бахан хүүхдүүдийн хажууд сууснаас энд суусан л дээр юм да. Аргументууд нэрээ жоохон бичиж мичжүүл амар юм байна тий. Зүгээр би бодоол л чи. Хичнээн юм defensive юу байх хэвээр. Одоо ер нь тэгэл нэг нь яг үггүй болтлоо явах юм уу? Эсвэл яаж ямар байна? Яана би одоо шууд үгүй боллоо. Чадна. Хитрхи уртаас олж магадгүй ядаж нэг 5 аргумент хэлвэл яаж байна? За 3 ч юм уу. Түү? За 3 байхад болох юм байна. Нэгээс илүү цааш явахгүй. Юу Анука гэсэн дээр юм байна. За би эхлэе. За 3 гартай байх нь маш илүү
сайн залуудтай байх нь миний бодлоор 3 гартай байх юм бол нэг ажлыг илүү хурдан хийх боломжтой. Одоо бүгдээрээ дэлгүүр рүү ороод хүн болгон юм худлаж авдаг тийм үстэй. Тэгээд каст чинь тэр 3 дахин илүү хурдан хөдлөн гэж боддоо. Окей. Тэгээ мэдээч 3 дахь гар нь хаанаагаас шалтгаалж бас илүү давуу талуудтай байхгүй юу? Мм. Танай нөхөр доороо нэг гартай. Тэр хоёр гартай. Oh my god. What? Imagine that. Яа. Тэ юуныхаа оронд гартай байх юм уу? Эсвэл яах юм? Мэдгүй. Let's leave it up to your imagination. Яа би. Oh my god. Тэгээд мэдээч Industrial Revolution-ны үе бол цэвэр механикчсэн үе шүү дээ. Тэр үед бас нөгөө амар олон хүн ингээд ажиллаж байсан. Магадгүй Industrial Revolution арай эрт болох байсан баг. 3 гар чинь хүнд амар efficiency өгч байгаа шүү дээ. Илүү хурдан байх. Илүү ядаж 2 гараараа хүүхдээ ирсэн байлаа гэхэд нөгөө гараараа хоол хийж чадах байхгүй. Oh nice. Тэгээд хүний амьдралыг амар efficient болгоод хэр чин ингээд юм болгон цаг хугацаанд нэгээд арай нэг юм боломжтой хурдан тэгээд тавилан мавилгач зөөхөд айгу efficient юм байна гэж бодлоо. За миний аргумент дуслаа. Окей. За Миний миний хэлээд нэцэн талаас болохоор 3 нүүд хэрэг ингэж юм уу? Одоо за би юу эхлээд тодорхой ялах юм. Өөрийнхөө ингээд 3 нүүд илүү гэж бодож ин гээ тэрийгэ шалтгаануудаа хэлээд тэгээд Анукагийн поинтуудыг үүсгэж А болно харин тийм болно. Угсаа тийх нь гол. Тийм. За. Биш тэ. За эхлээд 3 нүүд сайн гэж бодож ин илүү дээр гэж бодож ин. Яагаад тэгэхээр 3 нүстэй байх юм бол ингээд ерөөхдөө 360 харна гэсэн үг заяа. Хаанч тавьж болно штэ. Тэгэхээр нэг нүдэрээ ингээд энэ тийм тавиад 360 харж болно. За. Тэгэхээр гадаа мада те шүн мөн айгаал ингээл явж байгаа зай. Араас чи ирээд backstab хийчихгүй энэ гэж шаардлага байхгүй. Yes. Тэгээ бүхэл зүйлийг харж ийн гэсэн. Гээд тэгээ миний аргумент бас. Юу над бүхэл зүйлийг хар. Би тэгтээ одоо 3 гар яагаад одоо Анукагийн ингээд поинтууд амар муу байх шалтгаанаа зөндөө заа. За эхнийх нь болохоор ингээд амар хурдан ингээд лозч чинь кастинг дээр очиод ингээд каст амар хурдан уншаад байх юм бол тэр айгүй стрессфул штэ. Ёо би дахиад 3 гартай ч гэсэндээ одоо тэрийг ингээ уутлах гэж стресстэй эзтэй ингээд no гэж байна. Окей. Энэ бол маш хэцүү заяа. За 2 дахь point дээр нь эрэгтэй хүмүүсийн за тэгээд shit. Торд гараалаа гэж боддог. Яа би гараар орлуулах хүсэхгүй байна. No, that sound тэр айгу гой санаач надад сонсогдсон. Окей. Яа. За. Тэгээд одоо ингээд 3 дахь point нь болохоор одоо тэг үйлдвэрчний хөвсөл амар их болно. Айгу хүмүүс амар тийм хурдан ингээд юмнуудыг хийх боломжтой гэж таажаас тийм. Тэгээд үгүй хурдан хийх боломжтой байж магадгүй л дээ. Дахиад хийлээ. Дахиж тэгэж үр бүтээмжүүд өгсөд байх юм бол улам л стрессфул болно гэсэн. Ерөөсөө стресс. Хаашаа яараа тэгэж амар хурдан хөгжих ёстой. Яшгаа гэсэн. Nice. За тийм байна. Минь завь ихлээ. Би нэг ярьсан дээр. Мина тэгвэл юмыг хүлээх айгуу дуртай юм шүү дээ.
мочронд баг урдсан 30 хүн байх юм бол okay, take it slow, let's not be stressful. Let's see if it's not that stressful at that time. Яа, урд нь ингээл 30 хүн очилц. Тэгээд 3 гартай хүн байсан бол it would be 10 minutes заяа. Till you get, тэр ингээ хүн ингээ чам дээр иртэл. Гэсэн чинь it's okay, let's not be stressful. Take your time. Тэг цаг хүлээе л дөө. 2 гартай байхдаа ч гэсэн цаг хүлээдгүй шүү дээ. Dude, it was юу байлаа. Эргүүлж хэлэх юу байлаа. Тэгээд efficiency бол харин stressful биш байх нөхцөлийг хангах байхаа. Нэг юм ингээл одоо жишээл зөөгч мөгчд төр ингээл тэгээ хоолой чинь амар үлдсэн байлаа гэхэд 2 хөлөөрөө алхаа 3 гараараа 3 зэрэг хоол авчирсан шүү дээ. Уг нь бол яг тэгээ тийж яхад зарим хүн тийш 2 дахин явах байхгүй юу? Тэгэхээр ингээд юмыг яраа хурдан efficient хийхин тулд 3 гартайх нь юу гэдэг. Тэгээд яг би нүдний хувьд болохоор ингэж бодож байгаа. Нүд 3 нүдтэй ахаар ардаа байх нүдтэй ахаар чи хүнтэй ярихын тулд нүрээ харуулах шаардлагагүй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь ингээд хүмүүсийн бие биентэйгээ харилцах харилцаанд амар нөлөөлөх юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл ингээл юм болгонгууд одоо нөхөр нартал нь найз дотроо мессеж ангууд зөвхөн ингээд suspicious байгаа болохоор 3 дахь нүдэ ашиглаад байгаа болохоос ш хайрлж 3 дахь нүдэ ашиглахгүй байгаа байхгүй. If that makes sense. Одоо би хэлж болох юм уу? Мэдгүй ханавка дуссан юм уу? Дондор нь хэлээ авцтай. Тийм би бодож ин ч гэж. Тэгээд ер нь тэгэж юу suspicion-тай үед 3 дахь нүд хэрэг болохоос ш зарим үед бид нар уусаа гэрт яах гэж камер тавьдаг үлээ тий. Гэж бодлоо. За nice argument. Okay. За нүдэн дээр дахиад ярья. 3 дахь нүдийгтэй ингээд suspicious байж хардаж мартахаараа ашигладаг гэдэг бол амар сонин асуудал байна. 2 нүдтэй жиш нэгийг найнаал ингээл хараал эдгүүл үсттэй. За тэгээд 3 дахь зөвхөн suspiciousтэй байгаа тэрийг анаад байна гэдэг ер нь үгүй тим юм бол биш гэж бодож байна. За дахиад ингээд хэлэхэд 3 нүдтэй ингээд байх юм бол 360 ингээд харна гэсэн үг гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр би одоо жишээлбэл айгүй гой газар ингээд уулан дээр гарлаа гэж бодоход би нэгт ингээд 180 өнцгөл хардаг байхгүй юу. Тэгтэл би тэр ингээд тэрийг бүтнээр нь харуул ямар гой үзэсгэлэнтэй байх вэ? Бодоод үзтээ. Вау. Шот 360 камераар авч байгаа юм шиг үү? Тийм. Nice. Ийм уу. дуусна дахиад байгаа. Гэтэ дуусчлаа гэж. За ирүүлээд харахад that's why we have cameras all the time. 2 нүдтэй байгаа юм бичиж авахгүй байхад 3 нүд тарлаа гэд what's the point in that? Бичиж авахгүй байхад одоо 2 нүд чинь ингээд юу харж байгааг чинь ингээд 100% ингээд нэг рекорд хийж байгаа юм шиг бичиж авдаг байсан болвол 3 нүдтэй ингээд илүү гоё юм хамаар байна л та. Гэхдээ тийм боломжгүй учраас бид нар утас өгдөө шүү дээ. Тэгэхээр чинь ингээд утсаараа л биччихэд болох байхгүй. Утас биш юм аа мэрлэн бодоод үзье. Утсаар болон камераар харсан зураг, өөрийнх нь нүдээр харсан зураг одоо тэр дүрс ямар ондоо байдаг блэ? Үнэ. За, өөр нэмэх юмнууд байна одоо хоёрт. Одоо ингээд угаасаа ингээд би ихлээд миний ягаад ингээд 3 болчихж байгаа байхгүй. Тэгээд цаашаа өршлээд гарч чинь жоохон. Тийм, тийх бах тийм. Тэгвэл би одоо ямар юу шүүвч мөвчж тэгэл дараагийн сэдв рүү орчих уу? Тэгөө. За, тэгээ дараагийн сэдвийг тэгвэл хэн төрүүлж сонгох юм? Талаа. За, анук сонгоо да. За, ээлжлээ явчих тий тэгвэл. За.
Та Panorama podcast-ыг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. 5 жил тагтаа болж амьдрах. 1 жил 5 тагтаатай roommate болж амьдрах. Нэг өрөөнд амьдрах. За энэ хоёрын аль нэгийг сонгоно. За хамт амьдарч байгаа үед тагтаанууд кейжн дотор байхгүй. Яг хамт амьдрна. Окей, ойлгомжтой. Би ихнийхэн сонгох юм байна. 5 жил тагтаа болох юм уу? Тэг. За окей. За 1 жил 5 тагтаатай roommate-ууд болж амьдрах нь мэдээж хамаагүй дээрээ. За яагаад гэдгээ хэлье. Нэгдүгээр өөр хүн байна гэдэг бол айгүй олон зүйлийг удирдах, контролдох боломжтой болчихж байгаа юм аа. Тэгэхээр хүнээр үлдээд тэр тагтаануудаа нэг булан тавьдаг ч юм уу те. Яг уу торон дотор ингээ хорж болохгүй гэж юм л та. Гэхдээ одоо юу гэдэг тэр тагтаануудынхаа юм булан гэж үүсгэж болно шүү дээ. Хэрвээ тэд нэр бас roommate юм бол те өрөөний хамтрагч юм бол тэд нар чинь бас ойлгох шаардлагатай. Тэгэхээр өөрийн гэсэн space-ийг гаргаж өгөөд тэгээд ингээ байлганаа. Их боломж байгаа. Нэг дэх аргумент нь хүнээр үлдэх зүгээр. За хоёр дахь аргумент нь юм бол хідүүлээ одоо нохоо муурыг хүртэл одоо сургаж болдог юм чинь тагтаануудаа бас сургаж болно. Тэгээд сургаад сайхан өөрсдийнхөө яг өрөөний хамтрагч ч гэсэндээ одоо ингээд пэтэ болгоод амьдарч болно. Окей. За тэгээд 3 дахьт болохоор би өөрөө сая тагтаад ижсэн хүнийг хувьд хэлэхэд тийм үү? Тагтаад ижгээгүй. Манай балкон дээр 2 тагтаа ирж яваадсахгүй юу? Тэгээд дөөтгийн тижээгээд нөгөө хоёр чи хүүхэдтэй болоод. За Тэгсэн үүднээс хэлэхэд тагтаанууд айгүй өрөвдөлтэй хөөрхөн хүмүүс нэ хөөрхөн амьтад байлээ. Хөөрхий үнхээр баг иддэг айгүй хөөрхий юмнууд илээ. Үгүй тэгээд нэг өндөглөхтэй хэр өндөглөлтэй? Хэр өндөглөлтэй хэр их өндөглөлтэй гэдэг. Бид хоёр бол 2 жил байхад нэг л удаа өндөглсөн. 2 хүүхэдтэй болсон. Тэр нэг удаа өндөглөхтэй. За дөрөв дэх аргумент нь болохоор тагтаа болохоор амар тийм үнэн шамтаа. Амар судалцаатай юмстай. Нэр нэг ингээд насаараа shit нөгөөтгөн цогтой байж гэж. Айгу үнэнч тагтаа бол айгу үнэнч юм та. Тэгээд нэг одоо партнертай боллоо гэж бодоход насаараа тэр партнертай хамт байдаг партнер сольдгоо. Тэр партнер нь өгчих юм бол бас ингээд шинэ партнер олно гэж баг амар хотлоо байдаг. Тэгэхээр хэрвээ ингээд roommate-тэйгээ те ингээд гоё партнер болоод гоё найзууд шиг ингээд relationship харилцаа үүсгэж чадах юм бол айгу хөөрхөн айгу гоё амьдралын хамтрагч болж явчихна. Юу тагтаатай хамт байхаар уу? Эсвэл тагтаа болов уу? Тагтаатай нэг өрөөнд нэг өрөөнд өрөөний хамтрагч болвол гэдэг. Нэг өрөөнд хамтрагч болвол чамд амар үнэн чанга гэж үү? За окей. За Болсон уу? За би хэлье. За үнэн чанга гэдэг нь тэг аль талаараа үнэн жах юм те. Like жилийн дараа явдгоонаас тий. Банк руу очиод чиний хүссэн мөнгийг аваад ирэхгүй шин like that's stupid. Яг гадаа ингэ явж ангууд нэг ширхэг усны болтол болоод чам дээр бэлэг гэж нэг очрох байх like other than that I don't think they're like loyal in that. Тэгээд хоёр талхаар тагтаа бол яг нисдэг харах. I don't think нэг дээр really hygienic. Тэгээд яг тав гэдэг чинь дотроо үлдчих боломжтой байхгүй юу? Тэгээд
бүх юм угаасаа минь хангаад өгчөж байгаа учраас they have the environment to have to regenerate more babies and таваас илүү болчихсон санагдаад байгаа байхгүй. Unless нөгөө нэг дотроо cage mate дэртэй байхгүй болол тэгээ cage-нд байхаар чинь яг хамтаа амьдрах биш pet болчихж байгаа шүү дээ. Тэгээд асуулт нь бол өрөөний хамтрагч гэсэн болохоос like pet гэж хэллээгүй. Тэгээд мөн мэдээж rent төлөхгүй. Мо илүү их зардалтай. Тэгвэл эсрэгээр шууд зэндрэх юм бол маш их мөнгө хэмнэх боломжтой байхгүй. Тэгээд like paid vacation baby ягарт гараад гоё эрүүл агаараар амьсгалаа 5 жил яг юм ууланд гарч байгаа нөгөө нэг төвдийн лам шиг амьдарч болох байхгүй юу? Like юмхнаар юм байж байна. Окей. Тэгээ үүнтэй ингээд зохицуулж амьдралаа бас төлөвлөх гоё юмнууд зөндөө байгаа байхгүй жишээлбэл заяа. Яг 5 жил явах гэж байгаа мэдэнгүүтээ маш их мөнгө ингээд өмнө цуглуулсан гота тэрийг ингээд 5 жилийн хугацаанд айгүй өндөр хүүтэй бонд инвест хийгээд тэгээ буцааж ирэнгүүт нөгөө мөнгө нь ингээд зүгээр байхгүйсэн ч өссөн. Тэгээ тэр оронд хэвнэх зардал 5 жилийн нөгөө нэг өрөөний зардал төлөхгүй, хоол ундны зардал төлөхгүй, хоол ундны зардал яг шувууны хоолны зардал нэг их биш байх л та. Тэгээ дээр нь гандаа орол идчихгүй юу? Тэг гандаа орол юм чинь. Тэнгүүтээ хүссэн үедээ хашаач хамаагүй нисэх боломжтой. Дээрээс нь хин нэгэн ингээл юу яахгүй те өөрөө чинь дарамтлаад ингээд ахгүй тэгэл нисэл ганцаараа ягаал гоё ийм гоё энэ experience гоё ингэж авч явах юм бол те мөнгө хэмнэх боломжтой юм байна. Өөрийнхөө дураараа амьдарч болох нь те ямар societal rule байхгүй. Сайхан ойд очиод хүссэн газараа шээж байгаа л те. Хинцлээ болохгүй ялангуяа тэр миний ингээд одоо тэр бааж шээсэн тэр газар ингээд цэцэг ургах шүү дээ. Like imagine that. Порто болно. Тусла. За амар олон backlash-ууд орж ирж байна. Мөнгө хэмнэх гэж айгүй их ярьж байна. За мөнгө хэмнэх гэж ярьлаа гэж бодоход за 5 жил тагтаа боллоо гэж бодоход мөнгө хэмнээд байх юм байхгүй. Ягаад тэгэхээр мөнгө олохгүй. Тэгэхээр хэмнэгдээд байгаа юм бол биш зүгээр 5 жилийнхээ амьдралыг үрж ийна л гэсэн. Тэгээд өөрөө түрүү одоо миний юм дээр хэллээ. Ингээд айгу харах шиг мистик харах гэлөө дээ. Тэгэхээр одоо ингээд мистик харах болсон дээрүү хүн үлдсэн дээ. Хүнээр үлдсэн дээрүү бас бодох хэрэгтэй дээ. Тэгээд румитер одоо нэг тижээр амтангаар биш румитер байна гэсэн гэдгийг нь бас тижээр амтд чинь ч гэсэн румит гэсэн үгээ. За тэгээ мөнгө олохын хувьд бол бас сургаж болно. Чи түрээсээ төлгээд 5 тагтаанда газар хөвцөн байгаа мөнгнүүдийг олоод ирээ гэж. Тэ тэгэхээр ер нь бол нэг хүн 5 илүү гартай болцсон юм шиг л байх нь вэ штэ. За нэг юм хөө. Бана. За nice. За дараагийн сэдвээр орох уу? Болоогүй. Sorry. За sorry. No worries. 3-т штэ. Би хамгийн том аргумент нь тагтаатай цуг амьдрахаар амар олон төрлийн өвчин тусах боломжтой байхгүй. Чи medical expense-тэй хамгийн их мөнгө зарцуулна гэдэг бол
Нэг өдөр хоол идэх гэсэн чинь тагтаа шийдэлсэн тий. За яах вэ? Манай roommate л ингээд мессеж чигээд ингээд хэдээд тий. Эцэн нөгөөх нь амар их жирэмстэй болоод тэг эмнэлэг төвтэй 5 жил хэвтчихвэл яах вэ тий. За тэгэл үе та. За. Тагтаагаа угааж болно. За ер нь бол roommate дээр буюу өрөөний хамтрагчаар 5 тагтаа ингээд оруулаа гэж хэлсэн. Тэр өрөөний хамтрагчаас усанд орохыг шаардаж болно. Йоо. Эцэн ууж байгааг нэг гоё ингээд бас удирдах болно. Өөрөө тагтаа болоо гэж бодоход тэр ингээд өрөөний хамтрагч болгоод авчих хөнгүү болвол яа өөрөө усанд орох хэцүү болох учраас өөрөө тийм болчихсон зүгээр л байгаа тагтааг аваад усанд оруулсан дээрээ. За ингээд доосаа. Йоо. Тэгвэл Анукаг авч усанд оруулаарай. Яа. Бахаа нэг нүлмс гоцчлаа бүр. Окей. За 3 дахь сэдв рүү орох уу? За. За хинэн төрүүлж сэдв сонгохлоо одоо ч. Мина. За. Сэдв нь за Пиноккио гэдэг штеп. Нэг худлаар хамран сундаг. Пиноккиог алвал энэ хүн амны хэрэг үү? Эд хөрөнгийн гэмтэл учруулсан хэрэг авах уу? Ял авах уу? Ямар ял авах вэ? Гэдэг сэдв байна. Пиноккиог алвал хүн амны хэргийн ял авах уу? Эд хөрөнгийн гэмтлийн ял авах уу? Эд хөрөнгөд хохирол учруулсан ял авах уу? Хүн амны хэрэг үү? За окей. Тэгэхээр Анука эд хөрөнгийн гэмтэл гэдэг талаас нь явах нь тий. Yes. Энэ хэлэхгүй юм шүү. Анука эхлэв штэ. Үгүй штэ би сонгоцсон юм чинь чи эхлэв шүү. Би сонгоцсон юм чинь чи эхлэв штэ. О тийм үү? тийм түрүүнээс хойш тэгж явж байгаа. О тийм үү? Oh, I was like waiting for me. Харныг харсан чинь бүр эхлэв чи гэсэн зэрэг гаргасан. За бид нар одоо ингээд өнөөдрийн ертөнцид те хүн юугаар ч хамаагүй identify хийж болоод тэрийг хүнэлж амьдардаг ертөнцид ирсэн байна. Тэгээд би ингээд бараг ингээд телевиз дээр оцсноо ингээд би ингээд хар эмхтэй те give me black rights гэд ингээд хэлэхэд ингээд бараг хүмүүс ингээд they will be mocking me заяа. Би угаасаа Asian царайтай байгаа шүү дээ. Тэгээд тэр шиг угаасаа модноос би болсон ийм юг тэ зүйлийг хөнгөж авах хэлгээд айгүй хэцүү. Ягаад тэгэхээр дахин өөрчлөх боломжгүй шүү дээ. Тэгээд тэрнээс ингээд гараад дахиад нэг Пиноккио төрөх тийм юм бол байхгүй боломжгүй. Гэтэл ямар баяраар ингээд яах юм те аавын өдрийг тэмдэглэж чадахгүй, ээжийн өдрийг тэмдэглэж чадахгүй тиймэрхүү зүйл байна те. Тэгээд Пиноккио шиг олон юмнууд бас зэрэг ингээд байж болохгүй байгаа байхгүй амьдраад ингээд бүгд мод болцсон те. Тэгвэл өөр нэг society гарч ирээд бидрийг боол болгочихвол яах юм гаач гэж. Одоо ингээд юу харалтаа те хүмүүсийн бий болгосон одоо нэг кинонд гарсан шүү дээ нөгөө Ape Planet Ape нөгөө хүн ингээд ухаан бэлгэлчтэй шүү дээ. Нөгөө Альцгеймертэй аавынхаа өвчнийг нөгөө яах гэж самгчанд ингээд нөгөө тэр имийн ингээд өгөө гэсэн чинь ямар ухаалаг болцсон. Тэгээд гэсэн чинь нөгөө самгч нь өөрсгөө хүмүүсийг одоо өөрсгөө амьтдыг бий болгохын тулд зүүдээсээ амьтдад ингээд өөрийнхөө тэр юмнуудаа өгөөд тэд нар бас ухаалаг юм civilization үүсээд яг тэр үед бас нөгөө тэнгуүтээ ингээд нөгөө хүмүүстэй цуг одоо юм constant battle гэдэг хийдэг байхгүй. Одоо энэ кино л зүгээр юу
дээр чамаагүй үүсээгүй ингээд it could be potential because өөрөө хүн биш юм бол заавал хүний талаа амьдраад ах хэрэггүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэ муу хүн болоод явах юм бол хэргийг яаж бас шоронд хийх юм. Энэ ингээд удирдах боломж байхгүй болоод байгаа юм шиг санагдлаа. Тийм. Окей. Тэгээ бас нэг have you seen Chucky? Амсагнаад штэ. Like алуурчин Chucky гараад ирэл яах вэ? Алуурчин Pinocchio. Яа. Тэгэх юм бол бид нар удирдах чадах боломжгүй болж байна. Амбро юу яаж Pinocchio өөрөө хүн алах ш. Pinocchio хүн алж байгаа штэ. Pinocchio хүн алж байгаа штэ. Тий. Одоо би Pinocchio-г алчих юм бол би хүн амны хэрэгт орох уу эсвэл эд хөрөнгийн гэмтэл учруулсан ялах уу? Аха. гэж байгаа байхгүй юу? За. Окей. Тэгвэл what if scenario дээр Pinocchio өгсөн байгаа? О тийм өгсөн байгаа юм уу? Poor Pinocchio. Баахан ярьсан чи шалгантай байсан. Юу тэгэхээр тэгээд it's sad тэгтээ тэгээд what can we do те. Well, let's move on. Okay. I don't know. Yeah. За би явъя. За хүн амны Pinocchio-г алсан хүн бол хүн амны хэрэгт орноо. Ягаад ид юмсын хэрэгт орохгүй вэ гэхээр ид юмс гэдэг ямыг тодорхойлё. Хэдүүлээ юуг ид юм гэж зүрлэх вэ? Мотор хийсэн, шаазаар хийсэн, ярьдаггүй, сэтгэдэггүй, уйлдаггүй, мэдэрдэггүй юмнуудыг ид юмс гинэ. Тэгтэл манай Pinocchio ч мэдэрдэг, ярьдаг, уйлдаг байгаад байгаа штэ. Тэгтээ иддэг шүү. Тэгэхээр чинь хүн ганцаараа л ярьдаг. Амьтад дундаас хүн л ганцаараа ярьдаг, амьтад дундаас хүн л ганцаараа сэтгэдэг. Тэгэхээр хүн гэдгийг нь тодорхойлчихж байгаа маа. За дараа нь болохоор тооса. За болцсон юм уу? Яа би нэг юм бодчихсон чинь мартчихлаа. Тэгээ болцсон. Окей. За Нука. За хэрэг сэтгэл Би санцсан. Sorry. Нөгөө хэлсэн юм дээр нь комент хэлэх гэж байхад тэгээд дараа нь ярьчихгүй байх дээр. Дараа нь яриа. Тий. Нөгөө сэтгэдэг юм болгонд бид нар хүн байх эрхийг өгөх юм бол it's not that. Хүн байхын тулд бид нар юм мэддэг. Яг хүн шиг байж бид нар хүн гэж тодорхойлоод байгаа шүү дээ. Нэг робот яг одоо ингээл бүхий л science fiction кинонууд дээр байн гардаг ш. Робот тэрэд сэтгэж дуулаж чаддаг болвол бид нар адилхан ингээд бас тэрийг нөгөө одоо property гэж ингээд харж болохгүй гэдэг бэд мөртлөө яг үүндээ they're programmed to think like that. Тэгээд яг хүмүүс устж үгүй болоод ингээд роботууд ингээд амьдрах боломжтой болоод байх юм бол тэд нар чинь хүний эрх роботны эрхээр амьдрч болно шүү дээ. Why human? Хүн байх тийм зовлон бол хүн өөрөө л яг амьдарч байхдаа яг мэдэх боломжтой. Бид нар чинь өөрөө ингээд гунгалж гутардаг яагачгүй байхад тий. Would Pinocchio do that? Би хамт амьдарч үзег болохоор мэдэхгүй байхгүй. Эзнээс нь ингээд асууя. Хин ч хамт амьдарч үзег. Pinocchio тэгээ дээрээс хэдэн настай хүний юугаар хөгшөрөхгүй штэ. Та үргэлж 8 настай хүүгийн ухаанаар ингээд байгаад ах юм бол what can it do to make our lives better? Амар ингээд гоё хөгжүүлээд бидний амьдралыг easy болгох тийм юм бас хийгээгүй, хүн авраагүй.
ягаачгүй юм байхад ингээд тэр нэг жижиг юм ягаад алчвал хин хайхрах юм яач гэж. Мохотой. Ямар харгисгүй бэ? Яг би хэрвээ ингээд Pinocchio-тэй юмэрч үзсэн хүмүүсээ хүн болонтой ярьж үзээд би character-ыг ингээд баталж чадах хүнтэй ярилцмаар байхгүй. Тэг хүн одоо хинч байхгүй байхад би ягаа энэний төлөө ингээд бодож байгаа хэвчтэй юм тийм. Ягаад what makes it special? Ямар. Окей. Харин стэмэр минь. Оо ёо. What makes it special гэдэг амар mic drop хийлээ. Харин хүн байхын тулд нэг амар special юм байгаад байх шаардлагагүй байгаа. Бид нар өөрсдөө хүн байгаад одоо би чи ингээ хүн байгаад байгаа. Яагаад Pinocchio хүн биш гэж. Pinocchio ч гэсэн сэтгэж мэтгэж Pinocchio ч гэсэн мэдэрч зэдэрч штэ. Pinocchio аавтай штэ ааваа гэж дууд 8 настай хүүхэд гээл тэгжин. Тэгэл 8 настай хүүхэд байж лээдэг штэ. Байж болно штэ. Тэгэл хүмүүс авраагүй юм хийгээгүй гэдэг аврах цагийг өгөхгүйгээр алаа ичиж байгаа. Тэгэхээр чи те ингээд боломж олохгүйгээр хүн байх боломжийг 8 настай хүнийг чи хүн бэ гэж зэнэдэх ч юм бас юм тий. Окей. За тийм байх. Тэгээд өмнө нь хамгийн ихний хэлсэн аргумент дээр болохоор ингээд за бид нэр одоо өөрсдөө юу ч гэж тодорхойлоод амьдэрдэг нийгэмд амьдарч байна гэж тэгж जैन. Тэгээд та нар бас тусдаа дотроо бодно үз. Би ширээ гэж тодорхойлоод би хар хүн гэж тодорхойлоод явхад би хар хүн болох уу? Тэ? Игдгүүл ахгүй. Би хүн л бол хүн байдаг, мэдэрсэн л бол мэдэрсэн. Би тийм ээ. Хүн л бол хүн би ингээл тий мэдэрч байгаа л мэдэрч байгаа. Би аавтай бол аавтай, сэтгэж байгаа л сэтгэж байгаа, уйлж байгаа л уйлж байгаа, мэдрэмжтэй бол мэдрэмжтэй хүн байна. Гэт Pinocchio мань байгаа. Окей. Тийм. Гэтэ болоод байгаа хгүй. Одоо ингээд өнөөдөр ингээд хүүсээ солилцсон хүн, би эмэгтэй хүн гэж өөрийгөө тодорхойлоод тэмцээн болоод гүйлтийн тэмцээн одоо сэлтийн тэмцээнд ороод нэгдүгээр байрыг эзлээд ялцж байгаа байхгүй. Бас нэг Японы beauty contest заяа. Тэрэн дээр нэг Японы миссийн тэмцээнд нэг Румыниас ирсэн жилөө нэг Булгараас ирсэн модель ороод нэгдүгээр байранд орсон. Тэгээ хүн ингээд юу ч ингээд тэгсчээ маш олон хүмүүсийн ингээд дургуутлыг хүргэсэн. Тэгэхээр хүн юм болгон яг Pinocchio гэдэг сайд байгаа ч гэсэндээ юм болгонд бас хэмжээ хязгаар гэж ах хэрэгтэй. Тэрээ та нар ингээд хайрладаг нэг хүүхэлтэй нэг чинь нэг хүн ингээд гимтэйгээ тайчих юм бол уйлал тэгээд we will forget about that in a few years. Яа. Эсвэл хэдэн сард чамаагүй. Яга Pinocchio тэгээд дахиад нөгөө аргументтэй л what makes Pinocchio special те. Like би л уйлж байгааг харж байгаагүй лөлөмсөн тэгвэл хаагаар нь гарч ирээд байгаа юм те. What if it's just magic trick, you know? Oh yeah. Like хотоод нь харъя л да юу иддэн те. Тэр ухаан ханаас гараад байгаа юм. I don't think he has ухаан. Like how can you prove that те? Has anyone seen Pinocchio in real life? No. We just know him. Тэгээд өрөвдөлттэй гоё талаас нь харуулсан аавын хайрыг нь харуулсан болохоор we kind of have a soft spot. Гэтэ хэрвээ та нарын нэг ингээ өгөх юм бол Pinocchio would he have felt sad that you died? Okay. I don't know. Тийм болохоор туслаа ч гэх. Яа. За би буцаад ирья. Тэ Pinocchio жинхэнэ амьдрал дээр байдаг гэж үзээд
Тэгээд нэг хүн гимтээцэн эсвэл алдсан гэж үзээд ингээд шүүх хурлуулж байгаа. Тэгэхээр сүүлийн point-ийг бол scratch that. Тэр үл шал хэрэггүй байла. Дахиад эхний аргументыг дахиад хэлье. Эд юмсыг хэдүүлээ дахиад тодорхойлъё. Эд юмс мэдэрдэггүй, сурдаггүй, сэтгэдэггүй тийм ээ. Тэгэхээр дахиад хүн байхын хамгийн гол нь худлаа ярьдаггүй тий. Идиомс ч. Идиомс яг тийш дээ. Худлаа ярьдаггүй. Тэгэхээр Pinocchio ч well тий ингээд сайхан худлаа ярьчдаг. Ярьж байгаа сурж байгаа штэ. Ягаад сэтгэхгүй байх гэж сургуульд явдаг штэ хүүхдэн дээрээ. Сургууль явдаг. Тэгээ өдрөө ирэх тусам нэг шин юм сурдаг. Тэр чинь that makes it a human, you know? За миний аргумент энэ. За Анука дуснаа нэмэхэр нэ. Уусаа 3 болцсон баха. За би энэ дээр нөгөө нэг хинтээ тэнгүүдээ миний гаргаж ирсэн аргумент болохоор зэрэг юм. За EDM-ийн тодорхойлолтыг ингэж ярьж ин л дээ. Pinocchio EDM-с биш ээ гэж ярьж ш тэ. Тэнгүүд хүн амьд амтан гэдэг зүйлийн талаас нь авч үзээд яриа л та. Pinocchio-гийн хурууг зүсвэл юу болох вэ? Цус гарах болов уу? Тэр чинь мод байгаа ш тэ. Тэнгүүд цус гарахгүй. Тэгэж бодохоор миний хувьд бол ерөөсөө амьд биш юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Гэдэг би аргументаас нэмж гаргамаар юм шиг санагдлаа. Бэлдэж мэлдээд ингэхээр бүр утгаа алдах гэдэг хөөрхий тэгээ чадлаараа бит хоёр нэг аргумент гаргаж ирлээ. Тэгээ тэр нь ч баг аргумент биш юм шиг ч байлаа. Бас тэгтээ яг сонсон хүмүүс жоохон нэг инээд бэлгэлсэн байх гэж бодож байна. Угаасаа гол учир нь яг шууд газар дээрээ яг бодож байгаа юмудаа шууд хэлээд явчихсан болохоор амар бэлдэж мэлдэж юм бол байхгүй. Тэгээ шууд яриа авчлаа. Та хоёр айгуу сайн ярлаа. Гой аргументууд гаргаж ирлээ. Тэгээд амжилттай гой мэтгэлцэнд баяр хүргэе. Баярлалаа. Амьдралдаа мэтгэлцэн хийж үзээгөө амар инээдтэй маягаар мэтгэлцэнсэн чинь бас хөөх юм байна. Гой яг амар сериосны юмн дээр бас ингэж яриулаа гоё юм тий. Яа. Би нэг яг юунаас болж өнөөдөр юм хий гэж бодсон гэхэлэр манай нөгөө нэг юунууд миний сонсдог K-pop хамтлагийн гişүүд маань юм хийдэг байхгүй юу? 7 хоног болгоно нэг янз бүрийн контент хийдэг. Бүр төрөл бүрийн. Тэгээ тэр донд нь debate night гэж бас хийдэг байхгүй юу? Нэг нэг хийдэг. Тэгээ тэрэн дээрээ ингээд дандаа нэг юм ер нь хит төрлийн debate night хийжсэн. Тэрнийх нь зарим нэгээс нь ингээд аваад асуултуудыг түгээд авсан байхгүй юу? Тэгэн дээр бүр ингээд ямар ч утгагүй зарим нэг анги дээр нь л хоо бүр ингээд утгатай аргумент хэлж болохгүй, утгагүй юм заавал хэлэх ёстой мостой гэж мэгээ тим дүрм мөрөмтэй явж мавдаг. Тэр мөр нь бас айгуу тэгсэн тэр дуусахгүй юм шүү. Тэгэхээр ингээд хитрхи утга бүр хитрхи утгагүй гэж болохгүй. Гэтэ хитрхи утгатай гэж болохгүй. Голд нь нэг жоохон маанагч юм шиг юм ярьж мэрээд өнгөртөг ч юм уу тий. Тиймэрхүү юмнууд тий тэрийг бас үздэг хүмүүс зөндөө байх. Тэгээд намайг ойлгохаа гэхгүй. Гоё ялаа. За тэгээд манай хоёр ч одоо Монгол явах гээд байгаа эрт 7 хоногт. Манай учирч нь бас бүр төрүүлээд явах гээд байгаа. Тэрний дараах нь Анука явах гээд байгаа. Тэгээд бид гурав гэхдээ яг цагтаа 7 хоног болгон оруулдаг ингээ оруулна. Гоё сонирхолтой сэдвүүдээр яриад бэлдсэн байгаа. Гэхдээ тийм Монгол сайхан амарчаад ирнэ. Тэгээ Монголоос ирээд comeback тогтолж гин үү? Монголоос ирэхээрээ гоё сэдвтэй ирээ. Тий нэг ярих юмтай ирэх байхаа нэг. Би одоо тиймээ догтлж байна. Одоо бүр юуг нэсгээд амар догтлол шүү дээ. Улам л гэрэхнаа санаж манадах юм. Улам л гоё очмор санаад улам их санаад ах юм. Юусэн? Анука яаж вэ? Одоо арай Монгол руу явахдаа ээж бас бэлэг авч байгаа. Ээж уусаа ингээд миний бэлэгний юм одоо юм allowance budget гэдэг байгаа шүү дээ. Ихэнх тохиолдолд 80% нь дандаа ээж рүү явдаг байхгүй юу?
Тэгээ энэ удаа ч гэсэн яг л адилхан 80% нь ээж. Тэгээ манай ээж нэг бах мэлэг драфад юмнуудны ихнээс ярьж л байна. Тэгээд амар excited болж байна. Тэгээ бас нөгөө өмнө ажиллаж байсан ажлынхандаа бас бэлэг авах гээд. Тэгээд янаас хөрхий. Тэгээд юу авах бол зүгээр үү гэсэн чинь манай ажлын хүн зүгээр л голд нь нэг жин авчихгүй юу. Ганц шилэм авчих гэж байна уу? Тий. Би бас яг тэгж байна шүү дээ. Тэгээ би duty free shop бас юм авах гэдэг хоёроос асууя гэж бодоод. Одоо ингээд жишээлбэл бид нар ингээд хилд авахад 28 кг ачаа. Тэгээ гар ачаа 8 кг байдаг шүү дээ. Тэгээд аваа явлаа гэхэд би яг 28 тэгээ 38 ингээд дүүргээд аваа явчаад нэмээд бас duty free shop-оос шилэм авахад тэр начаанд нь орд юм уу гэж. Орохгүй баха. Шууд гартаа бариад суугаад явдаг ш тий. Тэгэд тэр чинь орохгүй баха гэж бодохоос авахаар ерөөсөө ордог. Тий ордгоо санагдаад байна. Юм хиллүүлчихэд угаасаа цаашаа ороод авчихсан зүгээр. Тэгээд duty free-ээс авсан гэдээ лац мацтай өгдөг ш тэгээд тэр нь бол тооцохгүй ш. Зөв окей. Би харин заавал хэдийн ачаатай. 2 чимдэнтэй юм уу? Би хэмжиж үзээгүй л юм л та. Гэтэ би нөгөө эмээгүүд бас баахан витаминс авах гэдэг байхгүй юу? Ямар хөөрхийн. Тэгээд тэгсэн чинь яг хэр болохын сайн хэлж мэдэхгүй байгаа. Ямар ч тач ээжийн юмнууд ирсчээд дараа нь өөрөөхөө авах хэрэгтэй юмуд аваад тэгээ би уусаа витамин аван гэхдээ нөгөө хэр их хэмжээгээр авахаа бас тооцоолох гэхээр хэр хүндийн мэдэхгүй байхгүй. Эмээгүүд нөгөө тэр нөгөө үе мөнийх нь нөгөө нэг шингэн байд юм л та. Глукоз ам болов. Тэр шингэн мэнгэн зориулсан энэ тэдэр уудаг юм байдیں۔ Тэгээд үе мөч нөгдгөө болчтой. Арай гай болчтой. Тэр энэ 180 ширхтэй 6 сарын хэрэглээ байгаад байгаа. Бизнес 2-ыг авах уу, 1-ийг авах уу гэдгээ бас шийдэггүй явж байгаа. Аха. Бас ихээр нь авчих юм бол нөгөө хугацаанд дуусаад ууж амжааг хог болчих магадгүй. Яа тэгээ шүү. Би бас хамаатнуудаа баах юм авахгүй л бүр ингээл бэлдээл байна. Би амар хэмж аваад байгаа юм алга л та. Чадлынхаа ирээр л нэг хэдэм авахгүй. Угаасаа нэг монголчууд ч нэг гадагшаа явахт нөөний сайн яваарай гэдэг нэг мөнгө өгтөөд эргэж ирэхдээ мөнгө өгсөн хүмүүстэй юм авчрахгүй болохгүй болчихдаг шүү дээ. Тэг яг тэрнийхэн баггүй юу. Өө тэгэж би бол надад би бол тэгэж бодсон шүү дээ. Яана тэг нэмээд өөр яах вүлээ гэж нэрээ тэгэж бодож бас өгдөг байв. Яа тэг тэгдгүүл ахaltaа гэхгүй би зүгээр надад болохгүй юм санагдаад идэм аа. Тэгэж юу яагаад тэгж л бодоод идэв шүү дээ. Яа мэдгүй би бол тэгдэггүй шүү. Надад мөнгө өгсөн хүмүүс бодож байгаагүй юм шүү. Нэрээ чи нэрээ Монгол явсан билүү? Хэр удаж байгаа байлээ чи яваад? Хилээс гараад Монголоос гараад адилхан шүү дээ 2 жил. Nice. Тий. Гурлаа яг ажилласан. Тэгээд хоёр л төрүүлж яваад байгаа юм биш. Яад юм бэ? Яад. Гэхгүй юм чи чинь тэрээ дунтах хүнтэй гэж. Яа, за бас тийм ээ. Гэтэл Монголыг амар санд. Би анх удаа л Монголоос ийм амар удаан холоор явж үзэж байна. Дундуура оюутан байхдаа Италид сурж байхдаа Монголд очиодсан байхгүй юу? Итали ч арай ойрхон уу? Үгүй юу? Тий, энтгийг бодох юм бол ойрхон л доо. Аха. Тэгвэл юу юм бэ? Тикет нь одоо хэдтэй ах уу? Яа, солиорд би арай сайн харсаахгүй юу? My gosh, хоёрыг явж юм донцоо гэж бас тий. Тэгээд харсан чинь нэг хүний ирж очих $2500 гэсэн. Канада доллар уу? Тэгээ битээ ирж хоёлаа юмж. Канада доллар Австрали доллартай ойролцоох тийм шиг байсан. Тэр ер нь л тий. Ер нь л явцаалсан. Тэгээд нэг хүн гэж одоо бодож байна. 2 хүн орж ирж байгаа $5,000 гэдэг юм чинь ёо амар хэцүү байд юм байна. Том болно гэдэг чинь ямар хэцүү юм бэ? Тэгээ дээрэс нь гэрээсээ хол байна гэдэг чинь нөгөө бас гэрээсээ холлоос гадна яг жинхэнэ хол нөгөө километр юмнууд нь хол болохоор тэрнийг дагаад үнэн нь ихсчтэй юм байна. Тэд Солонгос Оростой гоё яваад байсан бол ерний зүгээр амралт болгоноор очихгүй тийм Монгол. Ааха. Харин тийм Оросд сурдаг нэг охин YouTube-ыг харсан байхгүй юу?
ер нь бол манай найзын дүүлдээ. Гэхдээ харсан чинь ер нь байнга л цагаан сараар баяр маяраар Google авчих тийм. Тэгээ бүр train brainer л явцдаг юм шиг л шүү дээ. Орсоос бол харин тий. Би одоо бас нөгөө Монгол явахын хажуугаар хичээлээсээ чулаагаа явж байгаа байхгүй дундуур нь. Тэнгүүд урьдчлаад подкастнуудаа бичиж байгаагаа ягаа адилхан хичээлүүдээ урьдчлаад бүгдийг нь бэлдэж тавьчаад тэгээ цагт нь submit хийгээд явах гэж байгаа. Тэгээд тийм л байна. Чаднаа гэхгүй. Ямар мундаг төлөвлөж байгаа тийм амар зарим амарчдаг үл. Сүүлийн одоо ч би яг 7 хоногийн дараа явлаа. Тэнгүүт бүр ингээд амар бизи байгаа. Өдөр болго айгу бизи байгаа. Хажуугаар нь хүмүүс бэлэг мэлэг аваа нэтэрэ гэж аваал юм бодож удаа тэгэл хажуугаарнаас сая дүүгээ нэг жолооныг юунд үнэмлэхийг авахулж гээд шалгалтанд нь бэлдүүлээд өстө толгой арзаж гинөө. Тэр өстө мундаг юм аа. Жолооны шалгалт. Харин тийм ээ. Би өстө амар баярлалаа. Наа тэгээд та хурцсан машин барьдаг уу? Тэгээд үнэмлэхийн тэр бас авдаг уу? Эсвэл олон улсын international үнэмлэх авцсан байгаа юу? Тийм байт юм бэл шүү. Тийм юм байт юм уу? Үдгэрдэгтэй ажилтдаггүй хаа. Яг хөө тэрүүгээр миний бодлоор эхний 6 сар ч юм эхний жил мэлдээл байж болдог байх. Гэтэ ер нь бол заавалчгүй урт хугацаагаар бол эндхийн үнэмлэхтэй байх шаардлагатай юм билээ. Тэгээд яг олон жил Монголтай үнэмлэхтэй бол ингээд сольчж болдог. Солиод шалгалт өгөөд яг адилхан нөгөө дөрмийн шалгалт, дороомын шалгалт энтрээ өгөөд тэнцэх юм бол яг адилхан юм шиг манай энэтэй заавалчгүй хүлээхгүйгээр. Тий. Тэгээ харин нэг юм юу яд юм бэ? 3 жил дор хаяж машин барьсан байж иж full license авт юм байна л та. Тэгвэл манай дүү саяараа тэрмэрийн бас нэг сайн мэдгүй. Би ч нөгөө өөршгөө бодоод би ч айл хэдийн бараг 5 жил болоо барьсан юм чаа. 5 бараг 6 жил ч юм уу барьсан маа. Тэнгүүт би чинь шалгалтаа өгөөл тэнцээ шууд бүтэн үнэмлэх авцсан. Бүтэн эрхийн жолоочилсан. Тэгээд дүүгээ яг адилхан бодсон байсан чи манай дүү чинь жолоочолоод удаагүй 3 жил нь хүрээгүй гээд тэгээд бүтэн үнэмлэхний яг өмнөхийг нь авчт юм байна. Гэхдээ дахиж шалгалт өгөөд авах шаардлагагүй. Нэгөө тэнцэн бол тэнцэн. Тэгээд яг үнэмлэхнийх нь хугацаа 3 жил хүрсэн тохиолдолд апгрейд хийчтэй юм байна ерөөсөө зүгээр. So easy. Харин so easy. Оо ямар юм те. Харин тийм. Өстой гоё юм байна. Би яг тийм. Чи ер нь гэхдээ Монгол ч гэсэн машин барьдаг уу? Байна. Манайх гэхдээ ер нь бол Жэсэн. Ер нь бол үнэмлэхтэй. Тэгээд би өөрөө машин барих амар дургу. Яагаад дургу вэ гэхээр би амар мууж олооч. Айгу мууж олооч. Тийм учраас би барих дургу байдаг байхгүй. Тэгээ юм л бол боломжтой бол автобусаар, таксигаар, тэгэл хүний машин цугаал юм явж явах дуртай. Надад ерөөсөө машин цугах. Би машин барих амар хоббит шүү. Тийм машин ер нь амар хоббит. Монголд байхдаа ш тэр одоо энд ч тэр ер нь машинтай ингээл хаашиж хамаагүй явах амар хоббитой. Зүгээр яг бүр амар олон цагийн нөгөө 3-4 цаг барих ч юм уу. Тиймэрхүү юмд жоохон айгаад идэв. Би жоохон нойр муутай ч юм уу, жоохон ядарчгаараа ингээд жижиг сажиг юмнаас цочоод ингээд хийм хараад байгаа ч юм шиг болоод байгаа байхгүй юу. Тэгээ би шалгаж үзсэн би шизофрентэй биш юм билээ шүү. Яа, зөв ядархаар хин шизофрентэй гэж бодог байх тэр. Яа, тэр тэгээд зүгээр ядарчгаар л ингээд нэг нүдний болонд нэг юм ингээ харагдаад ч юм уу. Би тэгтээ амар тэгээд чи тэг дүү юусоо. Би жоохон ядарчаараа ингээд хий юм сонсч мосоод хий юм харж мараад байна. Харин тийм одоо тэрэндээ татсан би эхэндээ амар парадад иддэг ус тахгүй юу. Ингээд хий юм харчингуудаа тэрнээсээ айгаад ингээд айгүй их цолоод иддэг ус. Тэгэл маа нүганы хамт идэг найз зүгээр намайг шизоо тэгээд иддэг. Тэгээ одоо бүр өөрөө сонссон. Хальт ингээд хий юм сонсчингуудаа чи сайн одоо юм ийсэн үү гэдэг үгүй гэд. Тэгвэл би шизооц юм байна өө. Тэгээ явдаг болсон. Йоо, ямар бодлого юм шиг ярьдаг. Би тийм байсан мэл яг. Би тэгтээ ихэвчлэн угаасаа байнгын нойр муутай явж байдаг. Тэгээ тэрнээсээ болоод би яг нэг ингээд ядарч мадарчих юм бол ингээд шүн унтдаггүй. Одоо жишээ нь би ингээд өчтөр шүнч шиг өглөө өөрөөр 5:30 гэж унтаад тэгээд 6:30 гэж сэрээд тэгээд жолооны шалгалтанд явчаад
Тэгээ одоо шууд өргөжлүүлээ ингэ сууч. Йоо. Читгүй. Би бол чиний орнд байсан бол үнэхээр заримдаа ингээд би яг тэгээд идэв. Гэтэ яагаад 5:30 хүртэл суусан юм аа хийгээ суусан. Тий. Нойрнд хүрэхгүй л баа. Тэгээ хав тэгээд заримдаа болохоор зэрэг амар их унтна. Тэг янз янзлээд юм шүү. Тэг заримдаа үнэхээр нойр өртөхгүй штэ гэсэн. Тэг өдөр унтахгүй гэж гүрийж явсаар агаад орой эрт унтъя гэдэг юм уу? Орой эрт унтдгүй. Бас юу штэ миний нойр морол. Оюутан байхын нэг тийм юм. Одоо жишээ нь энэ яг юм цагийн ажилтаа болчоор тогтсон цагийн ажилтаа болчоор ингээд яг амьдралаа тогтсонгоор нь байлгаж байж боллоо л гэдэг. Тэгээд оюутан байж хар чи ингээд амар юм докторгүй цагтай хідэн цагт юу ч хийж болдог болохоор бас тэгээд идэм шиг байна тий. Би бас оюутан байхдаа амар их тэгдэг байснаа. Одоо л байхгүй гэж хөгшөр хичээл хамгаалж одоо тэгээд орой сууж юм хийхлээр надад илүү амар төвлөрөөд идэв. Тэгээд номын санд сууж хийх гоё л доо. Аха. Уг нь гоё. Гэтэ ингээд номын сан руу ирэх гэж бас ингээд нэг жоохон төвөгч юм шиг санагдчих магадгүй. Гэртээ суудсан амар санагдаад. Би тэгтээ одоо амар гоё хичээл үзэж байгаа нэг Design Your Career гэдэг хичээл үзэж байгаа. Тэнгүүтээ одоо яг өөрсдийнхөө карьерийн планыг гаргах маргах нэтэрэ гэдэг нэг тиймэрхүү юмнууд үзэх юм бэлээ. Тэгээ энэ яг төгсөх курсын оюутнуудад ордог хичээл гэсэн. Тэгээ баахан тийм тест мест хийж үзээл чи юу нь ямар хүн бэ? Чиний мэрэгжлийн хүмүүс ямар ах хэвээр юм став вэ нэтэр гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд одоохондоо хийж явж байгаа. Тэгээ цаашаа на юу болох нь харна да. Яа. Одоо төгсчөөд одоо 12 сар төгсөлцсөн мөлий. Тийм 12 сар төгссөн. Тэгээд төгсөлтийн баяр маань яг хизээ болохыг мэдэхгүй л энэ. Та хоёр ирээрээ гэхгүй юу? Амар дорцтой. Яа. Ирж надад цэцэг үг. Нэт нөрлөг явуулъя. Төгсөлт нэг 3 сардлах. 12 сард гинэ. Би юу вэ? 12 сард яг төгсөн. Гэхдээ төгсөлтийн баяр яг церемони төгсчөөд нэг 100-ны дараа л болох юм болов уу? Эсвэл 100-аас өмнө болд юм болов уу? Би ерөөсөө Австрали руу флайтыг тарж үзээ. Хоёр нэр хардаа нааш ирэх тэдэд юм байна. Танаа онгоцны буудлын чинь нэр нь Сидней Kingsmith-Fort жилөө нэг тэр официал юм байдаг да. 1500. Нөө бараг Монголынхоос том юм шүү. Ой, тийм юм биш үү. Хүү яа. Тэгээ энэ чинь хэрвээ юу яах юм бол аялын визмэсийг бол өөрөөсөө шууд мэдүүлчихлээ шүү дээ. 897 ямар ч алгаалдуу. Монгол явахдаа юу? 3 сард Singapore Airlines. Wait a second. Юу? Ягаад one stop тагаад байгааг ойлгохгүй байх юм. Sydney лөө direct авах хэрэгтэй. Голдоо нэг л зогсох байлгүй дээ. Хойш Сидней ч амар, Австрали ч амар хойш Англиас дундаа тэр доошдог баха. За тэгвэл аргагүй мэнэ. Тэр нэг тэгээ манайхаас нон стоп байж та. Тэгээ одоо тэгвэл минь өдөр. Амака ч гэсэн хүрээдрээ. Замдаа нэг зогсох зүгээр шүү дээ. Би одоо бүр замдаа Солонгос нэг хоноод очих гэж байна Монголд. Тийм үү. Тийм. Би уг нь гэхдээ яг миний яг гоё план нь Солонгост нэг хононгоо гоё Сөүл энтер орчоод тэгээ яв юм аяга ботцсон байсан. Тэгсэн чи буруу л ботсон байна. Тийм 10 эдхэн цагийн дотор бол юм хийж амжихгүй юм шүү дээ. Тэгээд нэг амждаггүй 22 цаг гэж шүү дээ. Чи Монгол руу хэр удаа нисээд байгаа? 12 цаг л үүдтэй. 12 цагаа. Тийм үү? Тэгтээ голдоо нэг зогсож байгаа шүү. Тэгээ нэг 3 цаг ч юм уу 4 цаг. Яг хүлээхээ тооцохгүйгээр хийдүү. Тэгээд түлээхгүйгээ тооцохгүйгээр байх юм бол 12 цаг. 11 ч юм. Тийм манайх ч эндээс Сиднейгээс Монгол руу бас нэг 10 цаг л болчих шүү дээ. 10-11 цаг. Тийм. Хүлээлэг тооцохгүй бол. Тэгсэн чинь Лондонгоос Сидней лөө 22 цаг байх таахгүй. Гэтэ хүлээлгийг тооцохгүйгээр үү? Хүлээлгийг тооцохгүйгээр Лондон ямар амир ээ. Сингапуроос Сидней лөө. Зөт.
Вау. Монголд очиод хийх юмны төлөвлөгөөг гаргацсан Анука. Өдөө нэрээ гаргаагүй гэхдээ очиод бол 15 хоног байна. Тэгээд чуд мүдээ үзүүлээд би бас нөгөө 2 араагаа авахулчтай юм уу гэж бодож байгаа. Тэгвэл би сая чуддээ нөгөө талент штэ тарсан чинь нөгөө юм артлын шүднүүд нөгөө сой замир сайн очихгүй. Тэгээд жоо дутуу угаагтай тах шиг үлдээ. Тэгээд дараа нь угаас шүдээ үзүүлэх гэж нэлээд удаж магадгүй. Англид ер нь шүд үзүүлэхийг үнэтэй шүү. Тэгээд хаанч ер нь тийм. Хаа газар тийм баха тий. Монголд л хамгийн юмдгаа шүү. Тий. Тэгээд 15 онохдоо шүдээ үзүүлэх гэхээр амар толгоон болгоо өвдөд гоё яж чадахгүй байсан шүү дээ. Амар хэцүү байгаа. Тий. Тэрээ хэлэхэд юм Чи яг явах өдрөө хэлэх юм уу гэж ухаалдагаас. явах өдрөө Тэгж болохгүй юм байна л да. Тэр чин цусмас алдаад буцаад очих хэрэгтэй юм байл шүү. Тий штэ. Бүрэн итгэж мэдэгтэл нь гайгүй очихгүй бол тий. тийм тэр Манай 7 хоног энд юу яд штэ. $99 дэнц чөлөө. Нэг шүдийг $99 үздэг. бүх төрлийн Тэр хамгийн хямдхан нь. тийм үү. Нэг шүдийг нэг ломтох ч юм уу, нэг шүд авах ч юм уу. Тэд нар нэг шүдийг $99 тооцдог. Тийм юу гэдэг юм блэ? Application. Тэгээ тэр нь яаж л хамгийн хямдхан нь энд. Тэгээд босд нь бол тэрнээс илүү үнэтэй л олоо явчихд юм шүү. Тийм юм байд юм байлээ. Гэтэ би хаа очиж хорхооддгүй шүдтэй юм шиг байлаа. Гоё шүү. Шүдэл ломтуулж үзээгүй. Үзээгүй. What? Их удаа юу? Шүдэл ломтуулж үзээгүй. Миний харин цоортгүй юусоо. Амар сайн Амар юу цоорч уу тий. гэсэн үг шүү дээ. Би өөрийгөө амар сайн арчилдаг гэж бол хэлэхгүй. Зүгээр нэг ген юм шиг байна. Манай аа бас тийм. Моо Тийм юусоо цоортгүй. Тий. Ясаатай л юм багаз. Ямар сайн. Тийм бас байд юм бах та. Тий. Би өөрийгөө амар Хоёр Монгол явсан хойгоор би юу хийн гэж. за юу их чинь. Хоёр Монгол явна гэж мэгээд харин ганцаар үлчмээр ягаад байгаа юм санагдаад. Хадаад угаасаа Чикаго явах гэсэн. Чикаго явах гэж байгаа. Тэгээд гол зорилго нь Монгол наадамд оролцох. Тийм гоё их хүмүүстэй очиж Монгол наадамд оролцмаар. Монгол явж чадахгүй юм чи ядаж. Тэгээд бодож байгаа. Тэгэхээр яг хоёрыг ирэх өдрүүдээр би бас яг ирнэ. Хоёр чи 14 жил илүү тий. 7 сарын. Тийм тэгж байгаа. Тий. Яг адилхан өдөр буцаад ирнэ. Nice. Гоё юм аа. Тэгэл гурлаа сайхан явж ирчээд гоё уулам гоё сэдвүүдтэй дахиад уулзъя. Явж ирээд шууд сонь сайхна ярмаар юм шүү те гэсэн өдргээд. Тэгээ. Би аав ээж хоёртой бүр захиж махаад. За миний охин яах юм гээд. За очоод өвчөө идэнэ. Өвчөө нэмэх идэнэ. Нэг өлгөж өгөх цаг юм шиг л гэтээ яг нэг ингээд цагаан сар мараар ингээд закус шиг ингээд тавьсан байдаг ш нэг мах чанаад хэрчээд. Йоо би яг тийм мэдмээр ёо шүүс гоочлоо бадсан ч. Би тэгтээ учрлын шүдийг өгдөггүй гэсэн чинь яагаад тийм юм ойлгочлоо л доо. Учрал нэг снак гэдэггүй л тээ. Чихэрлэг юм нэг туртай биш. Тийм. Бас тийм тий. Би ер нь чихэрлэг юм. Гэтэ би ундаа амар удаа шүү. Тэгээд ундаа л онцгой удаг багт нэг чихэр мэхэр идээл байнгын снаклал суугаад идэггүй дандаа хоолол айгуу сайн иддэг юм шиг санагдсан шүү. Би ч хоол сайн иддэг шүү. Хоолндоо сайн л да. Идэхтэй ч сайн, хийхтэй ч сайн. Хоолч гоё шүү. Очоод идэх юмныхаа жагсаал масаалтай гаргаж байгаа би бүр. Яа, харин одоо юу идэх үү? Хоёрт гоё Монголоос санаж байгаа хоолны газрын хоол байна уу? Би зүгээр гуан зорж юм ярьч л та. Би харин тийм гуан зорж гоё гуйлаш мэлаш. Тийм. Сэт хоолнууд байдаг шүү дээ. Нэг талд нь цав, нэг талд нь ингээд юу шүлтэй. Нөгөө талд нь ингээд нэг хуушур машуур. Тэг ингээд тийм баг порцоор гоё амтлах. Тэг би яг тийм газар л амар. Би амар гоё юу хиймээр байна. Игдэл хуушур идмээр байна. Хуушур. Тэг дээрэс нь би Монголын солонгос хоолоо санаж байна. Гоё өрөөсөг даа орч. Тэгээ бас сакура орж удаа идмээр байна.
Яа, итгэмж ихвэ шүү. Яана гэхгүй. Хийх юмдаа шийдэх Хоёр юмдаа. очоод би бинтийг уулзах юм уу? Би бинтийг уулзах юм уу? Уулзах талаар ярьсан юм уу? Уулзлах бол яа. Уулзахгүй штэ. Гэхгүй юу? Уулзах талаар юусэн яриаггүй би тэгээд уулзах юм болов уулзах юм болов Уулзахгүй хайчих тийм үү? Тэр одоо хаачих playtime хамт явах бах. тийш дээ. Playtime хамт явна. Өшөөчин тэр үеэр чинь ер нь юу болж байгаа лээ? Тэгээд надгүйгээр учил хаалтах уу. Тэгээд нэг юм болгоод яг хоол мол идээд юу тэгээд яхал хажуугаар нь хоёр нэг билар тоглож нэг удаа явах бах. Тэгэл Монгол явахаар нэг гоё ингээд сэтгэл амраад хэмэр сэргээд юм шиг болчоод ирдэг шүү дээ. Хоёр тэгээд атгаад авчиж болдгүй нутгийн цэнхэр салхи. Тэгээд миний нутгийн салхи лээ. миний амсгалаа. Отиш. Гачиж гой зохиолын доо сонсомоор байна гэж. Зүгээр сонсч болдгоо наас нь тий. Үгүй би автосан сонсомоор байна гэж. Яа, Монголын амар CEO-гийн хот-тогийг амар санаад байгаа. Би бас амар тийм Солонгос convenience shop ормоор. CEO ч юм уу эсвэл тэр одоо юу үлээ? Нөгөөх нь юу үлээ? CEO-гийн дараа гарцсан уу? GS25. Тийм GS25. Тийч орж юм снэкд худалдаж авч идмээр байгаа. Тэгээ орой шоудаж гараад өлсөөд нэг хот-дог амар гоё идэг та. Нэг тийм нэг хот-дог нэг гомонт байд тэр гоё шүү. Ой, яг тиймэр байгаа. Юу. Тэгээд сайхан Монголын Улаанбаатарын шөнийн амьдрал гоё л доо. Тийм үү. Тэгээд нэг караоке гоё. Одоо compare to Sydney штэ. Sydney-тэй харьцуулах юм бол Монгол үнэхээр амьдралтай орой морой тэр хүүхдийн 100 муу аваарч битүү байдаг үстэй. Тийм, битүү хүмүүс. Чоко мокогийн гадаа яста нэр караоке мараоке нэтэр чи хэдэн цаг хүртэлж ажилтیں۔ Тийм. Бараг 24 7 ажилт юм уу яа. Хууль бусаар би өдөр нэг удаа караокетад өглөө нар мандчихад гарч ямар хурц гэрлээ гэж. Тэгээ амар ядарсан. Тэгтэл гоё л одоо ингэ бодоход залуу насаа тэгж өнгөрөөж байгаа нь бас гоё л санагдаад байна шүү дээ. Яа. Тэгвэл хайр мэдтэй тий. Бас яг хотын төвд амьдардаг байхад амар гоёсан. Би одоо яран хотын төвд амьдрахгүй очоод. Тийм үү. Төв орж морох гэж жоохон зоох бах та. Ээж аавтайгаа байна. Тийм. Ари анги хэлж болох юм уу? Өө зайсан л байна. Тийм. Зайсан гал одоо тэгээд орж ирэхэд төв рүү явах ч ёстой. Төгжрээ амар штэ. Амьдрал мөгжрийн нүдэнд бодогдоод яана. Гэхдээ нөгөө наадмын үеэр очиж байгаа болохоор тэр үеэр чинь юугүй болчихсон. Харин хүмүүс өдөө явчих гэж надад байгаа шүү дээ. Ашгүй. Би нэг наадам үзэх юм бол дуртай юм төрлийн юм биш болохоор гэрт мэртээ ганцаараа үлдэнэ. Лайл. Ер нь ганцаараа хайгуу дуртай шүү дээ би ер нь. Би ганцаараа асуудалгүй дуртай гэж бол хэлэхгүй. Ганцаараа дуртай кино минийгаа тавьчаад хийц хүрэх айгуу гоё идэг. Гэтэ хаяа бас найзуудтай уулзах гоё л даа. Зүгээр одоогоор бол хоёр ойрт кино минь үзэж гэнэ. Criminal Minds All the Way. Амар гоё кино. Criminal Minds All the Way. Тийм. Би зүгээр Criminal Minds гэдэг нэртэй шүү. All the way. Everything everywhere all at once enter гэдэг шиг л амар урт нэртэй кино байл гэж бодлоо. Criminal Minds амар тийм хэрэг мэрэг өрсдөг байхгүй. Тэгээд ингээд тархины ингээд яг одоо жишээлбэл би ийм хүний ингээд үйлдэл гаргаж байгаа одоо нөгөө хэлж байгаа үг мөнгнөөс шалтгаалж ингээд хүмүүсийг илэрхийлнэ штэ. Юу мэдэрч байгаа тэд дээр нь ингээд фокуслаж хэрэгтнүүдийг олдог байхгүй юу? Амар сонирхолтой. Тим кинонд амар дуртай болохоор яг тэгээ онлайн гэдэг бүр 10 хэдэн seasonsтэй байхаа. Тэгээд чамд Breaking Bad амар таалагдах юм санагдах юм. Чи үзчихлээ үү?
Breaking Bad нэг шорон моронтой лөө. Үгүй. нөгөө Хар тамхитай. юу хийд харт юм хийдэг. Үдээгүй бай. Breaking Bad би үзээд тэгээд нөгөө нэг Breaking Bad дээр гардаг нэг хуульч байдаг байхгүй юу? Аха. Тэр хуульч нь бас давхар өөрийн гэсэн нэг series-тэй. Тийм. Call Sally лээ тий. Better Call Saul. Saul. Тэг чи үзчихсэн юм уу? Би үзчихсэн. Nice. Амар гоё шүү дээ. Тим Criminal Minds зэнтэй тийм хэрэгтэй хөвгтэй холбоотойгоор тэр нь юм зөвөн санагцсан. Тэр Dexter-ыг амар гоё байсан. Юу гинэ? Тэр үзег юм байна. Dexter гэх нэг Dexter гэж та сонсоогүй. өөрөө болохоор нөгөө нэг муу хүмүүсийг алдаг. Одоо би ихний ангийн үзсэн байхгүй юу? Эхний 2 жилөө анги үзсэн. Тэгээд надаа эхэндээ угаасаа кинонод нэг таалагдахгүй байжгаад сүлдээ үздэг болоод нэг character-уудыг нь ойлгодог болцохоор ингээд үзмэр санагдаад эхэлдэг. Би тэрийг ойлгохгүй байсан болохоор ингээд жоохон тэнэг санагдаад үзээгүй. Гэхдээ ер нь нөгөө багасаа ингээд нөгөө хүн мөн алах тийм сонирхол юм инстинкттэй ингээд угаасаа төрсөн. Тэгээ тэрийг нь аав нь мэддэг болохоор ингээд зөв тал руу чиглүүлэхийн тулд муу хүмүүсийг алчий гэдэг нэг тийм moral code ерөнхийдөө бичээд баг өгсөн байхгүй. Тэгэнгүүт ингээд амар тийм одоо хүчин өдр ингээд хийгээд ч юм уу эмхтэй хүүхдүүдийг ингээд яасан оролцож молддог тиймэрхүү гаруудыг очиж алдаг. Амар сонирхолтой санагдсан. Уг нь бол тэр плот нь тэгээ өөрөө ингээд тэр аимшигтай монструудаас илүү монстр байгаа байхгүй. Тэдрийг бүр ингээд яаж ингэж одоо хамт хийх мэх амар ингэ мэддэг. Гэтэ Мина ингээд нэг тийм юм violence stress айгу хол хүн шиг санагдаад тээ. Тиймэрхүү үзэхээр зүрх нь өвдөд. Үнэхээр үхэн. Шууд Би жоохон тийм дуртай шүү. Харин тийм. Тойр чин тийм л юм байл л дээ. Би юм хэрэг Гэтэ яг би нөгөө юу сонсч чаддгүй юм. Яг true crime сонсч чаддгүй юм. Яагаад тийм? Тийм үү? True crime-наас айдаг хэрнээ би юм нэг fictional зохиомл гэдгийг нь мэддэг юмнууд сонсох тууштай. Одоо аимшиг кино зохиомл гэж байгаа болохоос шил бас тийм. Гэтэ ингээд зохиомл гэж бодчоор яагаад тэмүүтээ яг true crime-нгууд яг болцсон гэж бодгоор яагаад ч цаанаас айгаад дээ. Тэг ингээд парадад байгаа байхгүй юу? Айс. Яагаад л гэдэг. Ер нь гэхдээ жоох угаасаа аим хаалтай. Гэтэ зүгээр дуртай. Би ихэндээ нөгөө нэг тийм true crime сонсохоор зүүдлээд идэв гэсэн байхгүй юу? Тийм би зүүдлээд идэг. Тэгээд тэр стейжэд аваад одоо баг унтахтаа тэрийгэ тавьж lullaby болгож үзчихэд сэтгэл хамар унтаж болцсон. Тэр ч тийм шүү. Би нөгөө нэг грек митологигаа уншсаар л байгаа. Байна уу? Өчтөр тэгээ шүнжэнгөө уншаад хэвтсэн байхгүй юу? Ер нь амар сонирхолтой юм байлээ. Амар таалагдж байгаа. Та юу яах юм бол тэр Стефани Су чинь нөгөө юу ном ярьдаг штэ. Тийм ном ярьдгийг сонсооч та хоёр. Bacon Mystery гэд бас нэг series дээр тэрэн дээрээ бас нэг Greek mythology-гийн талаар нэг ном ярьж өгсөн. Тийм тэр нас амар гоёсон. Тэр тэгтээ мэдхгүй би нөгөө нэг ингээд ойлгомжтой юмнуудыг сонсоод амархан яг Стефани Сүүгийн тэр нөгөө мэдхгүй ингээд шинэ ертөнц гаргаж ирж байгаа юмнуудын амар тийм фокус сонсохгүй болохоор нэг ингээ голт нь ингээд өөр юм бодоод ингээд анхаарал нэг алчуул алдчихна гэж юу? Төрч код ингээд айгу хэцүү. Тэгээд уун сонсох гоод хадгалсан л байгаа л та. Гэхдээ бусдууд нь бол айгу сайн сонсож байгаа. Тэр сүүлд нэг юм smart нөгөө бүк уншсан. Тэрийгээ ярьж байхдаа нөхөртөөгөө нэлдэж байгааг сонсож би бүр татаж унахж байсан. Аяар үнэтэй. Тэр ямар ном уншсан? Smart төрөл гэж мэдхүү? Мэдгүй шүү дээ. Ер нь mature тийм юутай нэг юм номнод өгдөө шүү дээ. Одоо нөгөө одоо ямар ч одоо dirty гэж юу? Bridgerton чи ерөнхийдөө smart төрлийн ном баггүй юу? Тэгээд тэр чи кино л яахтай ингээд яадаг одоо жоохон тэр луутай аягаа ярьж байна уу чи? Луутай тэр юуг нь хамгийн сүүлд оруулсан тэр
тэрийг Нэг сонсоогоо. гол дүрийнх нь охин нэг ахтайгаа байдаг. Тэгээд ах нь нэг тийш явахдаа найздаа манай дүүг харж байгаараа гэж цагч үлдээдэг байхгүй. Don't spoil. Би сонсон шүү. Тэгс зүгээр би зүгээр эхний хэсгийн яач тэр үйл явдал юм биш. Одоо ерөнхийдөө ингээд найз нь болохоор биллионер заяа. Like so unrealistic байгаа ч зүгээр нэг тэгс ахын зүгээр ингийн нэг хүн байгаа байхгүй. Тэгснэ биллионер найзаад look after my sister who would have time for like дүүг нь харахтын цагтаа хайх. Тэгтээ ингээд сэтгэл харж байгаа ийм плот нь нэг тийм unrealistic. Тэгтээ ингээд нэг тийм gets you on your toes. Like smart төрлийн ном амар тиймэрхүү юмнуудыг харуулт. Яа гоё явчихгүй шүү. За үг холдож чухар мөрлөө гэдэг болов гэхгүй. Юу лээ? Яа. Үг холдож өхөр холдлоо гэх юм. Wait, no. Хоёр одоо өхөр холдлоо байхгүй юу? Үг холдож өхөр холдлоо. За тэгвэл тэр чин болчлоо. Үг холдоод байна. За тэр чин болчлоо. Үг яаж холдох вэ? За тэгээд тэр нь болсон учраас одоо дуусгая та. Сайхан боллоо. Тэглээ. Тийм дараагийн ангиараа хамраад. Тийм дараагийн ангиараа уулзцгаая. Бид гурав ихэд ирнэ. Яа. Эргэж ирнэ. За тэгээ энэ үртэл сонсон баярлаа. Та хоёр отоос баярлаа. Баярлалаа guys. За. Баяртай.